тийм үү? Бүх зүйл талархлаа өргөөрэй гэж ирсэн. Яг тэгвэл энэ бол Бурхны хүсэл. Бүх зүйл талархлаа өргөх нь Бурхны хүслээ гэж ярьж байгаа. А бид нар бол талархлыг бол ямар нэгэн байдлаар зовлонгоор ч юм уу эсвэл баяртай үйл явдлаар ч юм уу хэмжих тохиолдол бас байж идэг. А гэтэл Бурхны хүсэл бол юу гэж хэлж байгаа вэ гэхээр бүх зүйл талархлаа өрг. Тэгэх юм бол та нар үргэлж баяр хөөртэй байх тэр амьдралаар амьдрна гэсэн утгыг өмнөх ишлэлээр нь бас холбож болно. 16 дугаар ишлэлээр нь бас холбож болно. За юу болоод өнгөрчих вэ? 2025 онд. Нэг үгүй чинь 2025 оны сүүл мушиж байна. Таны амьдралд одоо юу болоод өнгөрчих вэ? Тэ? Тэгэхээр бид нар бодох хэрэгтэй байгаа. Жохон яг оны сүүлээр хүмүүс яг шинэ жилээр хаана хинтээ юу хийх вэ? Ямар хувцас өмсөх үү? Тэгээд юу хаана очих вэ гэдгээ бол магадгүй бодож болох юм. Тэгэхээр тэр бол төр зүрийн баяр, төр зүрийн мэдрэмжтэй, төр зүрийн л одоо болох процесс гэдгийг бас бид харах хэрэгтэй. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл нь та өөрийнхөө сүнслэг амьдрал дээрээ тийм бас бие махбод дээрээ сэтгэл санаа дээрээ илүү явах хэрэгтэй. Зог тусаад өнгөрсөн амьдралдаа юу болов? Миний амьдралд юу болж өнгөрвөө гэдгийг бас эргцүүлээд их жилээ бас угтан аваасаа гэж бас хэлмээр байна. Угтан аваасаа гэж бас хэлмээр байна. За тэгэхээр яг гэвэл бид нар энэ эргцүүлэлт, энэ тунгаан бодолт байхгүй болох юм бол бид нар юу болох вэ гэхээр бид нар эргчил дахиад нөгөө нэг бах байдгаараа эргчил рүү орж иж магадгүй. Эргчилийн сүүлээр яг л тэр бах байдгаараа л тэр үр жимсгүй амьдрал ч юм уу нэг тиймэрхүү үр жимстэй ч юм уу те байдал бид дахиад угтчихж магадгүй гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас та бүхнийг энэ 7 хоног, эх 7 хоногт илүү өөртөөгөө ярилцсан, бодсон, тунгаалсан тийм цагийг бас өнгөрүүлээсэй гэж хэлмээр байна. Гэхдээ бүх зүйл бол талархал. Бүх зүйл бол талархал. Бидний амьдрал заримдаа хүнд хэцүү зүйлүүд тохиолдох үед амьдрал тооцоолоогүй гинтийн одоо асуудлууд тулах үед ажил амьдралын харилцаан дээр тулах үед гэсэн бид нар яадгүй балмагдтай, гунигэлтэй эсвэл итгэлээр унах тохиолдол бас байж идэг. Гэхдээ бид нар амьдралын бүх талбараар харах юм бол Бурхан зөвхөн яг тэр зовлон бэрхшээлд Бурхан өөрийгөө харуулах гэдэг зүйл бол биш. Заримдаа Бурхан тэр өөр зүйлээр дамжуулаад арай өөр зүйлийг харах юм бол Бурхан тэрүүгээр дамжуулаад бидний тэр зовлон дотор биднийг яг итгэлийг минь өсгөх тохиолдол бас их байж идэг гэж хэлж болно. Тийм учраас ахтундар минь ээ. Шинэ оноо, хуучин оноо үдээ шинэ оноо өгтнө гэдэг нь бол зүгээр нэг баяр түүл явдал гэхээс илүүгээр бид нар амьдралаа Бурханы дотор харах цаг тийм 7 хоног болоосоо гэж бас та бүхнийг ятгамаар байна. За тэгэл хажуунаас загцгаая. Эх 7 хоногт өөрсдөө дүгнэе, өөрийгөө дүгнэе гэж хэлцгээе. За тэгэхээр яах вэ гэхээр энүүгээр дамжуулаад хэрвээ бид нар Бурханы дотор сайн дүгнэлтийг гаргаж чадвал, шудраг дүгнэлтийг гаргаж чадвал бид нар Бурханыг магадгүй алдагшуулах болно. Алдагшуулах болно. Тэр алдагшуул нь бол талархлаар илэрхийлэгдэнэ гэж хэлж болно. За бид нар тэгвэл яах ёстой вэ? Хуучин оныхоо Бурхан бидний амьдралд хийсэн тэр ач тус ивэлийг тоолох хэрэгтэй. Санах хэрэгтэй байна гэсэн утгатай зүйл юм. За бид нар дуулал 103-ийн 2 дугаар ишлэгээс харах хэрэгтэй байгаа. Тэн дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр Давид өөрийнхөө дотор хүндээ үргэлж юм сүнслэг үгийг тунхагладаг хэсгүүд бас байдаг. Тэдгээрийн нэг хэсэг нь бол энд гарч байгаа. Дуулал 103-2 дээр юу гэж хэлж байна вэ гэхээр сэтгэл минь ээ эзнийг магтаж ач тусыг нь ч бүү мартаарай гэж хэлсэн байгаа. Давид хинт хэлж байна? Хин нэгэнд бол хэлээгүй юм тийм үү? Өөртөө хэлж байгаа. Давид 50 дуул 52 32 дугаар бүлэгтээ 42 дугаар бүлэг 41 дугаар бүлгүүдээр энэгээр үгүүд маш их давтагддаг. Яагаад гэвэл ерөөсөө юу болж байгаа юм бэ? Амьдралаа бужигнаал, янз бүр дайн тулаан, янз бүрийн унал тусалтууд гээд явж исэн ч гэсэн ямар ч байсан эзний өмнө амьдарч явах үедээ, эзнийг магтаж явах үедээ, эзний өөрийгөө тунгааж явах үедээ яадаг байсан бэхээр янз бүрийн битгий бод, эзний өмнө өөрийгөө бод, эзний өмнө эзний үгийг бод, эзнийг магтахтаа анхаар, эзнийг тунхлахтаа анхаар. Тэгвэл энэ 103 дугаар бүлэг дээр юу гэж хэлсэн? Эзний ач тусыг нь битгий мартаач гэж сэтгэл минь гэж өөртөө тунгалж байгаа гэсэн үг юм. Тэгвэл бид нар эргэн тойрноо өөрийнхөө амьдралыг харах юм бол Бурхан миний сэтгэл дотор, миний амьдрал дотор ямар их ач тусыг хийснийг та бүхэн тооцоолоосоо гэж хэлж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр бид нар амьдралд тохиолдсон өнгөрсөн 2025 онд зөндөө зүйл бидний амьдралд тохиолдсон баха. Гэхдээ та бүхэн Бурхан таны амьдралд хийсэн тэр ивэл өрөөлүүдийг та тоолоосоо гэж бас хэлмээр байна. Тэгэх юм бол бид нар сайн дүгнэлтүүдийг гаргаж чадна.
талархлуудыг бид нар бас сэргийж чадна гэж хэлж болно. За тэгвэл та бүхний амьдралд янз бүрийн зүйл байгаа. Эрүүл мэндийн хувьд бас байгаа, тийм үү? Сайн сайхан зүйл тохиолдсон байх. За бас одоо ажил төрлийн хувьд бас, за сургууль, хичээл сургуулийн хувьд гэсэн бас тийм. Гэр бүлийн харилцааны хувьд гэсэн та нарт олон талархалтай зүйлүүд бас байсан байх. За бас санхүүгийн хувьд гэсэн бас та нарт олон ивэлтэй зүйлүүд бас байсан байх. Гэхдээ та бүхэн тэдгээр зүйлүүдийг тоочод Бурхан талархаасаа гэж бас хэлмээр байна. Та нар хараараа өнгөрсөн оны үдийгээс одоо өнөөдрийг хүртэл ингээд хараад үзээрэй. Бурхан та бүхэн санхүүгийн хувьд, ажил төрлийн хувьд, харилцааны хувьд ямар олон ивэлүүдийг өгсөн та бүхэн онцгой нь бас эргцүүлж тунгаагаас гэж бас хэлмээр байна. Тэгэх юм бол та бүхэн ямар их талархал дүүрэн амьдарч ирснийгаа бид нар харж чадна гэж хэлж байгаа. Тэгэхээр бид нар номлын төгсөлд бол ямар ч гэсэн миний 2025 онд 5 одоо тийм талархлыг бид нар яг онцгойлно, тоочоод бид нар бусдаа хуваалцаад бас Бурхан талархлын залбирлыг өргөх хэрэгтэй. Өргөөсэй гэж бас хүсэж байгаа гэсэн юм. За тэгвэл мэдээж бол бид нар дандаа сайн сайхан зүйлүүд бас тохиолдохоос гадна нөгөө талаараа бол бэрхшээлтэй асуудалтай зүйлүүд бас зөндөө тохиолдчихсон баг. Уналттай зүйлүүд бас зөндөө л тохиолдчихсон баг, тийм үү? Тэгэхдээ нэгэн эмэгтэй түүх байна. За бидний эрен тойронд бас ийм хүү гэрчлүүд гэсэн бас зөндөө байгаа. Санхүүгийн хувьд бол маш хүндрэлтэй энэ он жилийг туулчихжээ. Санхүүгийн хувьд. Гисэн чинь тэр Бурхны өмнө өөрийгөө харсан чинь 25 оноо гэж дүгнээд харсан чинь Бурхан ямар ч гэсэн бидийг өвчин зовлог байх. Яг үр хөвгүүдийг минь ханиа цамуу хүргэлгүйгээр те ямар ч гэсэн нэг хоёр идэвхгүй ч гэсэн те хоосон хонохгүй өнөөдрийг хүртэл амьдруулжээ. Энэ бол талархал юм аа. Энэ бол талархал юм аа. Зөвхөн миний хүслийг л биелүүлээ тэгээд намайг л цадгалан байлгаад хэлсэн болгоныг хийгээд байна уу талархал бол биш юм аа. Зовлон дүүд гэсэн бас талархал тэнд Бурхны ажил бол ажилласаар байдгийг бид харах хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас юу вэ? Ах トゥ нар минь ээ, та бүхэн бас талархлаа маш өргөн гүнзгий олон талаас нь хараасаа гэж бас хэлмээр байна. Талархал нь биднийг өөртөө төвлөрөхөөс эсвэл байгаа зүйл байхгүй зүйл төвлөрөхөөс асуудлуудад сануулахаас илүүгээр бид нар Бурхан руу чиглүүлж идэг. Талархал нь Бурхан руу чиглүүлж идэг. Бурхан руу бидний оюун санааг, бидний сүнслэг байдлыг чиглүүлж идэг хэлж байгаа гэсэн үг. Тийм учраас ах トゥ нар минь итгэж хүний амьдрал талархал гэдэг зүйл үнэхээр дэндүү чухал зүйл юм аа. Дэндүү чухал юм. Тийм учраас бидний амьдрал сайнгүй бүтлгүй зүйл байсан ч гэсэн Бурхан бүтлгүүтлээр хэмжигддэг зүйлүүд биш ээ. Тэр бүтлгүүтлээр тэр асуудлаар хэмжигддэг зүйлүүд биш. Харин тэр бүх талбарт ажилтдаг гэдгийг бид нар талархлаар л олж харж чадна. Талархлыг бид нар ийж хайжиж олж харж чадна гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас ах トゥ нар минь ээ, та бүхний амьдралд Бурхан ажилласаар байгаа шүү. Ажилласаар байгаа шүү. Ажилласаар байгаа шүү. За бас мэдээж зовлон бэрхшээл дунд бас байна. Тийм үү? Яагаад Бурхан бидээр зовлон бэрхшээлийг өгснийг бас бодоорой. Уналтуудыг, заримдаа харилцааны асуудлуудыг, ажил төрөлдөр гэсэн бас янз бүрийн болж бүтэхгүй асуудлуудад яагаад зовлон бэрхшээлүүдийг Бурхан бидэнд өгсөн бэ гэдгийг бас бид бодох хэрэгтэй. Библийн баатруудыг, түүхүүдийг харах юм бол бүгдээрээ нэг өдөр шууд ерөөсө Бурхан хилээл өндөрлөлт хүрсэн хүмүүс ерөөсө бараг байхгүй. Тэд бүгдээрээ яасан бэ? Тэр зэрэгт хүрэхийн тулд, тэр хэмжээнд хүрэхийн тулд, тийм асуудлыг давж, тийм хэрэгэн зэргийг хамгаалахын тулд, тийм эрх мэдлийг ойлгохын тулд Бурхан тохирсон хэмжээний зовлон бэрхшээлүүдийг өгсөн гэрчлэлүүдийг бид нар Библиэс олонтоо сонсож суралцсан билээ. Авраамыг Бурхан дуудаад чамайг олон үндэсний бүх үндэстнүүдийн эцэг болгоно гэхэд тэр дорн болоогүй шүү дээ. Тийм үү? Түүнд олон дасгалжуулалтуудыг өгсөн. Олон бэрхшээлүүдийн сорилтуудыг өгсөн. Бидний эзэн Есүс ч гэсэн шууд ажлыг эхлэхэд тэр яасан бэ? Шууд үйлчлэл эхлэхээс өмнө юу хийсэн бэ? Өөрөө өөртөө тулалдах сорилтын өмнө тэр очсон. Тийм үү? Тэгээд түүнд олон асуудлууд тулгархуйч гэсэн тэр яасан. Тэр бэрхшээлүүдээр дамжуулаад хүн ч гэсэн яг Бурхны өмнө очихдоо, Бурхны өмнө өөрчлөгдөхдөө, Бурхны хүн болохдоо төлөвшөж өөрчлөгдөхдөө зовлон бэрхшээлүүдийг Бурхан зөвшөөрдөг юм гэдгийг харуулж байгаа гэсэн үг байхгүй. Зовлон бэрхшээлүүд. Тийм учраас ах トゥ нар минь ээ. Зовлон бэрхшээлүүд Бурхны оршихуй алга болдог биш юм. Харин тэр үргэлж биднийг харж байсан гэдгийг харах хэрэгтэй.
Одоо та олон зовлон бэрхшээлүүд туулаад ханиад баг өглүүдийн туулсан хүмүүс байхыг үгүйсэхгүй. Гэхдээ та өнөөдөр амьд байна. Бурхан бидэнд амийг өгдөг. Бурхан бидний дунд зовлон бэрхшээлийн дунд хэдий найдахгүйсэн ч гэсэн тэр биднийг яасан бүгд нь дагуулсаар байдаг. Анхаарлаа бидэнд дэргэлж үргэлж байлгасаар байдаг юм а гэдгийг бид нар харах хэрэгтэй. Тийм учраас итгэгчнэр маань залбирлаа өөдрөг сэтгэл хангалуун болгохын тулд яах ёстой вэ? Бурхан үргэлж надтай хамт байгаа гэдэг энэ итгэл нь таныг талархлын залбирлыг хийдэг итгэж болно гэсэн утгатай зүйл юм. Есүс гэсэн Матай 6 дугаар бүлэгтэр юу гэж хэлсэн бэ? Залбирлыг заахта Тэнгэртэй оюутны эцэг таны ариунаар дуурсагдгаа гэж хэлсэн тийм үү? Тэгээ дараа нь яадаг вэ? Талархлын тухай зааж өгдөг гэж ярьж байгаа. Талархлын тухай. Харин бид нар залбиралтаа талархлаа мартаж эхлэхэд юунд талархах юм бэ? Талархаад байх юм нэгэн байхгүй ч залбирлыг хариулж чухал ч гэж бодох үед бас байж байгаа. Гэтэл амьдрал дээр Бурхан биднийг аварсан нь өнөөдөр амьд байгаа нь өнөөдөр бид чуулгандаа мөргөл хүндэтгэл үргэж байгаа нь энэ бол яалтчгүй талархал юм. Үүнээс илүү үнцэнтэй зүйл нь биднийг аварсан нь өөрөө талархал юм. Тийм учраас бидний залбирал талархлаар эхлэхгүй байхын аргагүй юм гэж ярьж байгаа. Жишээ нь нэг эмэгтэй маш хүнд өвчтөй зовлонтой байлаа. Маш хүнд өвчтөй. Энийг хүмүүс ярихад хэцүү. Тийм зовлонтой байлаа. Харин тэр өвчнөний улмаас би хинээс зурх ёстой вэ гэдгийг ойлгоод Бурханаас зураад Бурхантай илүү дотн нөхөрлөө. Өдөр бүр түүний үгийг уншиж, өдөр бүр түүнээс зурч эцэстээ түүний өвчнөөс илүү түүний итгэл нь өссөн байдаг. Энэ бол талархал. Тэгээд тэр эмэгтэйгийн амнаас юу гарсан бэ? Талархал. Нэгэн итгэгчийн амьдрал ч гэсэн бас үхэл хагцал тулгалаа гэж. Мэдээж хань ижлээ алдах, үр хөвгтөө алдах гэдэгт бол тийм хүнд хэцүү зүйл. Гэхдээ тэр нөхцөл байдал дундаас нөхцөл байдлаа бодоод өөрийгөө бодоод амьдрч болох ч гэсэн харин үүнээс илүүгээр Бурхан руу тэмүүлж, Бурхан руу залбирлаа хүнд хэцүү байдлуудыг даатхан өргөж эцэстээ тэр эмэгтэйгээ тэр хүний амнаас юу гарсан бэ гэхээр би Бурханд талархаж байна гэсэн гарсан. Бурханд талархаж байна. Яг тэгвэл тэр бол жинхэнэ амар тайвныг надад өгсөн гэдэг үг гарсан гэсэн үг. Тийм учраас ах トゥ нар минь талархлыг зүгээр л өгөх зүйлээр хэмжих биш. Харин зовлон дунд ч гэсэн тавхан талархлыг илүү асах боломжтой юм гэдгийг бас харах хэрэгтэй. Амен. Тийм учраас та бүхэн өнгөрсөн 2025 онд унаж бүдэржсэн бодоол дахиад тэрийг 26 онд авч яваад би нэг ийм хүн код модыг бүгдийг чөлөөлөх хэрэгтэй. Тэрийг бол талархлаар чөлөөлөх боломжтой байна. Амен. Талархлаар хажуунаас хэлцгээ талархлаар чөлөөлцгөөё. Тийм учраас бид нар өнөөдөр Бурхан биднийг яагаад энэ зовлон бэрхшээл донд дагуулсныг бодож үзээрэй. Тэгээд одоо тэр зовлон бэрхшээлээс гэтлэгдсэн бол талархаараа. Амен. За талархал бол бидний яах ёстой вэ? Бид нар үнэхээр сайн эзэн дотор зөв шударгаар яг давич те эзний тэр хийсэн ач тусыг санаараа гэж тэр дүгнэлтийг бид нар өөрийнхөө дотор суулгаж эхлэхэд бид нар дараа жил сэтгэл тэнүүн орж чадна. Талархал дүүрэн алхаж чадна. Талархал дүүрэн гიშгэж чадна гэсэн утгатай зүйл юм. Талархал дүүрэн. Тийм учраас эх оноо та бүхэн ямар зүрх сэтгэлээр угтаж байна вэ? Гой төлөвлөгөөнөөс илүүгээр тэр төлөвлөгөө чинь тослох, тэр төлөвлөгөөг чинь услах, тэр төлөвлөгөөг чинь тэтгэх зүйл чинь бол талархал юм аа. Талархал юм. Тийм учраас бид нар өнгөрсөн жил хийсэн Бурхан бидэнд өгсөн тэр олон талархлуудаас хүч чадал, дэм урам зориг, итгэлийг олж авах хэрэгтэй. Итгэлийг олж авах хэрэгтэй. Ингэжж гэмээр бид нар эргчил сайн амьдарч чадна. Эргчил сайн амьдарч чадна. Магадгүй та талархлаар эргчлээ өгч чадвал таны залбирлын хандлага чинь өөрчлөгдөх болно. Хүмүүс тантай залбирлын сэдвүү хаалцах чинь гуйнигтай, гутрангтай, нөгөөлөг хідэн сэдвүүд биш. Харин яах ёстой вэ? Бурхан талархаж байна. Баярлаж байна. Энэ асуудлын ард Бурхан байгааг би итгэж байна гэсэн итгэл найдрын үгүүд би өнөөдөр өвчтөй байгаа ч гэсэн миний амьдралд хүнд хэцүү зүйлүүд тохиолдож байгаа ч гэсэн Бурхан надтай хамт байгаа гэсэн тэр итгэлийн зориг үгүүд бидний эрен тойрондоо хуваалцах болно гэсэн үг байхгүй. Тийм учраас бидний ирээдүйн баталгаа бол эх оны баталгаа бол юу вэ? Сайн төлөвлөгөө бол биш. Бурхан багхгүй.
Бурхан. За бүгд Исая 43:18-19 уншъя. Исая 43:18-19. За хойно бас Библи шинэ Библиэтэй болсон. Тэгээд та нар маань бас Библиэ бас эргүүлж байгаа чимээ дуу хоолой бас гоё. Исая 43:18-19. За. Окей. За бүгд итгэлээр уншия 3 Урдын ямыг бүү дурсах туу. Элтний ямыг бүү бодох туу. Үзэх туу. Би шинэ зүйл хийх бөгөөд тэр нь одоо соёолж байна. Та нар үүнийг мэдэхгүй гэж үү? Би хээр тал зам тавьж цөлд гол урсгана гэж хэлж байгаа. Амен. Тэгэхээр бид нар энэ жил 2025 оныхоо олон талархлуудаа бид нар дүүргэж, дүгнэж, зэгцэлж чадваас тийм ирэх жил Бурхан чиний амьдралд шин зам татнаа гэж ярьж байна. Цөлд гол урсгана гэж байна. Зам тавина гэж ярьж байна. Би шин зүйлийг чамд өгнө гэж ярьж байна гэсэн үг. Талархалтай хүн эдгээр зүйлүүдэд итгэх болно. Итгэлийн дагуу амьдралд нь үр жимс, өрөөлүүд нь биелээ болох болно ах түнрээ. Тийм учраас Бурхан шин замыг таны амьдралд татсан байна. Жишээ нь нэгэн итгэгч маань өнгөрсөн жил тийм олон айцтай, санаа зовлттой, уналттай, заримдаа бүр эргэлзээтэй асуудалтайгаар өнгөрчихжээ. Гэхдээ тэр залуу Бурхан руу очисон чинь Бурхан түүнийг хамгаалж байсан, унсан ч гэсэн ганцаардсан ч гэсэн түүний хажууд байсан. Тэгээд ариун сүнсээр дамжуулаад чи ганцаараа биш ээ. Би чамд туслах болно гэж тайвшруулж байсан. Тэдгээр зүйлүүдийг хараад түүний дотор юу дүрсэн бэ гэхээр талархал дүрсэн. Тэгээд тэр буцаад яасан бэ? Чуулгандаа ирсэн, тэр буцаад яасан бэ? Үйлчлэлээр ирсэн, тэр буцаад яасан бэ? Ах トゥ устэйгээ харилцаагаа сэргээсэн. Тэгээд түүний залбирлын хандлага юу болох вэ? Эзэн хүнд хэцүү зүйлүүд тохиолдож байсан ч гэсэн, алдаа оноотой байсан ч гэсэн та миний бүх хэрэгцээг хангаж өгсөө. Би эх жилд бас танд итгэж байна. Тандаа талархъя гэж. Ингэж залбирал нь өөрчлөгдсөн. Бидний эргэн тойронд тийм итгэгчдэр зөндөө байгаа. Та бол тэдний нэг юм шүү. Одоохондоо тийм болоогүй бол та тэдний тийм нэг нь болоосаа гэж бас хэлмээр. Бурхандаа талархацгаая. Хэрэв бид нар талархлаа олохгүй бол эргээл бид нар 26 онд нөгөө айцтайгаа, нөгөө санаа зовлттойгоо, нөгөө л нэг давтдаг цикл гэж ярьдаг шүү дээ. Би та бүхэнд хэлээд байгаа карма гэдэг зүйл бол байхгүй гэдэг байгаа шүү дээ тийм үү? Үүлийн өөр гэдэг байгаа шүү тийм үү? Христ итгэдэг хүн бол цоо шинээр өөрчлөгддөг. Яг л 2 дугаар 5:17 шүү тийм үү? Шин болсон гэж ярьдаг шүү дээ. Амен. Дахиад ирэх болов би дахиад ийм хүн болох нь би дахиад ингэнэ гэдэг бодлоос харин талархал намайг таслах болно гэсэн. Тэгээ учраас ах トゥ нар өнгөрсөн оныхоо эргэлзээ, тэнэргэлзээ, айдас хүчээ бодлогоор Бурхан чиний амьдралыг хангаж ирсэн, чамд тусалж ирсэн, санаа тавьж ирсэн, хэлж ирсэн үгүүдийг нь бүгдээрээ санаад Бурхандаа талархацгаая. Сүүлийн зүйл нь юу гэхээр бид нар талархлыг зүгээр энэ одоо ондоо ингээд бодоод өнгөрдөг биш. Эсвэл одоо 9 сар бид нар талархлын сар өнгөрүүлээд явсан тий. Нэг захаа бичих юм уу? Эсвэл талархлаа илэрхийлэх энэ процессор өнгөрөх зүйл бол биш юм а. Талархал гэдэг бол бидний амьдралын дадал хэм маяг болох ёстой. Бид нар үүнд явах ёстой. Суралцах хэрэгтэй. Тийм учраас эх ондоо та бүхэн энийг бас хийгээсэй гэж бас хэлмээр байна. Хичээгээсэй гэж бас хэлмээр байна. Хажуу настай хэлцгээе. Бүгдээрээ талархлыг амьдралынхаа хэм маяг болгоё гэж хэлье. За бүгд Колосой 3:17 уншъя. Колосой 3:17.
За хамтдаа уншъя. 3 Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн түүгээр дамжуулан эцэг бурханд талархал өргөж бүгдийг эзэн Есүсийн нэрээр хийгдөө гэж хэлсэн байна. За тэгвэл энд гарч байгаа үг нь юу гэж хэлж байна? Үг үйлдэлийн тухай ярьж байгаа. Бид нар өдөр болгон үг үйлдэлээр амьдардаг тийм үү? Тэгээд яасан бэ? Бүгдийг эзэн Есүсийн нэрээр гэж ярьж байгаа. Энэ өөрөлдөө бидний амьдралын өдөр тутмын хэм маягийг тодорхойлж байгаа гэсэн үг. Өдөр тутамдаа. Хэрэв бид нар өдөр тутамдаа сургууль дээрээ, ажил дээрээ, гэр бүл, эхнэр нөхөр, үр хүүхдүүдийн харилцаан дээрээ, чуулганыхаа ах トゥ усийн харилцаан дээрээ, мөн үйлчлэл дээрээ талархлыг бид нар илэрхийлж сурч чадах юм бол юу болох вэ? Бүх зүйл Бурхан доторх тэр итгэлийн замаар алхаж ивэл өрөөлөөр амьдрна гэсэн утгатай зүйл юм. Тэгж чадах юм бол бидний үйлчлэл сэрэх болно. Бидний Бурхантай харилцаа сэрэх болно. Бид нар бусдыг хайрлах харилцаанууд бас сэргэх болно. Харин бид нар талархлаа алдах юм бол бусдыг бид нар үнэлэх болно. Харин бид нар талархлаа сэргийх юм бол бусдыг бид нар байгаагаар нь хайрлах болно. Тийм учраас ах トゥ нар та бүхэн өдөрт нэг удаа талархлын үгийг хэлж сурахыг хичээгээрэй. За баяа ихэд 7 хоногт нэг удаа хэрэглэж сураасаа гэж бас хэлмээр намын. Магадгүй талархлыг ямар байдлаар илэрхийлж болох вэ? Үг болон үйлдэл гэж ирсэн. Одоо комент бичих амархан болсон шүү тийм үү? За тэгвэл яг хаа за хоёр ихрээ ч мантахаа ориглоо гэж хин нэгэнд яг хаа үгээр илэрхийлж болно. За миний дүү одоо ингээд чамаа ингээд үйлчилж байгааг урд ингээд зогсож байгаагаас харахад баяртай байна гэдэг ч юм уу тийм. За тэгээд дараа сард дахиад ингээд үйлчилж байгааг харахад баяртай байна гэж бас болно тийм үү. Өөр бичих мартахгүй бол ямар байгаад тэр хүнд маш их урам зориг болох болно. Талархал. Тэгээд таны талархал бусдыг босгон байгуулах болно. Үйлдэл бас байж болно тийм үү. За их тэртэй ч юм уу, нөхөртэй ч юм уу, дуртай зүйлийг 7 хоногт нэг удаа ямар ч асуудалтай байсан та бүхэн кофе аваад өгчдөг ч юм уу тийм. За нөхөр чинь цөөн идэх дуртай бол цөөн хийгээд гэдэг ч юм уу. Хүүхдүүд чинь яг уу нэг удаа нэг кино үзэх дуртай бол кино үзэхийг үзүүлээд иймэрхүү байдлаар бид нар үйлдэлээр яг уу талархлыг чуулгандаа манай чуулганых нь дадал хэм маяг болгоосоо гэж хэлмээр намын. Тэгэхээр магадгүй гэр бүлтэй хүмүүс бол хоорондоо гэрээ хийх бах тийм үү. Юу ч болж байсан 4 өдрийн тэдэн цагт талархлын цаг шүү. Маргалзаж мэтгэлцэн ч гэсэн тэр цаг тэгээд урваасан ч гэсэн талархлын цаг шүү гэд гой гэрээ мэрээ хийвэл бас бол тэнд бол яг хөө идрэл явагдана. Тэ? Чөлөөлт явагдана. Тэгээд та нар бас ажилчдаа ч гэсэн бас тийм талархлыг илэрхийлдэг байгаасаа гэж бас хэлмээр байна. Тэ? Үл итгэж хүмүүсийг бид нар заримдаа муудалцах үед эсвэл нэг итгэдэггүй гэдгээс нь болоод бид нар нэг юм хэмжээ зураас татцсан байдаг. Гэтэл тэднэрт юу хэрэгтэй вэ? Таны үйлчлэл хэрэгтэй байдаг. Таны доторх байгаа талархал хэрэгтэй байдаг. Тийм үү? Тусалсанд нь та баярлаа гэж хэлэх хэрэгтэй. Тийм үү? Тэр хүн өөрхөн тусалсанд нь та бас яг ч кофе авч өгөөч юм. За яг одоо нөгөө кофетэй орох учраас кофегаар жишээ ярьж байгаа шүү тий. Одоо зармиг бас авч өгч болно гэдэг ч юм уу тий. Гэх мэтэр та бүхэн яг талархлуудыг сэргээгээсэй гэж хэлмээр байна. Сэргээгээсэй. Бас аав ээжидээ бас талархдаг байгаасаа гэж хэлмээр байна. Талархдаг байгаасаа гэж хэлмээр байна. Ингэх юм бол бид нар ирэх онд бол маш их талархлуудыг Бурхан бидний амьдралд хийсэн ач тусуудыг бид нар дүүрэх болно. Сая Исая 43 дээр гарсны адил Бурхан шинэ зам татна гэж хэлсэн. Би чиний амьдралд яасан бэ? Шинэ зам татна гэж хэлсэн. Голыг урсгах болно гэж ярьж байгаа гэсэн үг. Бид нар талархлаар дүүрэн амьдрах юм бол бид нар итгэлээр өсөж амьдрна гэсэн утгатай зүйл юм. Итгэлээр өсөж. Тийм учраас ирэх жил бид нар цөл газар дахиад амьдрах уу? Тэ? Цөл газар дахиад амьдрах уу? Эсвэл эзний гол тэрүүгээр урсан итгэлийн тэр амьдралаар амьдрах уу? Тийгээ бид нар өөрсдөө шийдэх хэрэгтэй юм аа. Тийм учраас ах トゥ нар бүгдээрээ өнгөрсөн он Бурхан бидний амьдралд хийсэн ач тус талархлыг санацгаая. Тэгээ та бүхэн маань 9 бүлэг дээрээ ч юм уу мөн магадгүй одоо эх 7 хоногт гэр бүлтэйгээ ч юм эсвэл өөрөө цаг гаргаад та нар талархлуудаа тоочосоо гэж бас хэлмээр байна. Тэгээд Бурханд баярлалаа гэж бас хэлээсэй гэж бас хэлмээр байна. Тэгээд ирэх оноо
илүү эзэн дотор талархлаар өдөр бүр амьдралынхаа хэм маяг болгож амьдрахын төлөө төлөвлөгөө гаргаасаа гэж хэлмээр. Төлөвлөгөө гаргаарай. Хамтаа залбирцгаая.